За бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээрээ ахин уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг өнгөрсөн дугаарынхаа 2 дахь дугаар болгоод хийж байгаа. Тэгэхээр өнгөрсөн дугаар дээр болохоор Япон улсын шинэ ерөнхий сайдын талаар ер нь хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй. Тэрний жоохон мэдээллүүдийг нь базаад хүргэсэн. Харин энэ удаагийнхаа дугаар дээр болохоор Японд одоо шинэ ерөнхий сайд томилогдоод дээрээс нь гадаад иргэдийн асуудлыг хариуцсан шинэ сайд ингээд томилогдсноор хүмүүс ер нь одоо Японд амьдрах гэдэг чинь ер нь жоохон хэцүү болоод байгаа юм шүү. Яг ямар өөрчлөлтүүд гарч ирээд бидний юу ер нь илүүтэй ингэж хангарах гээд байгаа юм бэ гэдг нь бас нэг их тийм тодорхой биш байгаа болоо гэж бодоод энэ удаагийнхаа дугаар дээр яг юу ингэ өөрчлөгдөх гээд байгаа юм бэ гэдгийг та хэдтэй мэдээлэл бэлтэж хүргэхгээ сууж гин. Тэгээд энэ удаагийн бичлэг жоохон уйдгартай байх болов уу гэж бодож гин. Гэхдээ тийм ер нь яг ингэ ирээдүйд Японд амьдрах гэж бодож байгаа болон одоо Японд амьдарч байгаа хүмүүстэй айл болох ингээд товчхон тодорхой мэдээллийг ингэ хүргэе гэж бодоо сууж гинэ. Тэгээ энэ гадаад иргэдийн асуудлыг хариуцсан тэр сайд гэдэг байгаа шүү дээ. Тэр сайд маань өөрөө нэлээд тийм харизматай эмэгтэй харагдсан шүү дээ. Тийм учраас ингээд илүү жоохон амар ч юм шигтэй нэг тэр байгаа асуудал нь илүү жоохон тийм сериосны ч юм шиг тэгж харагдаад байгааг та хэд анзаарсан болоо гэж бодож байна. Дээрээс нь Япон улсын шинэ одоо ерөнхий сайд маань эмэгтэй хүн байгаа. Тэгээ эмэгтэй хүний ч гэсэн дээр нэг тийм нэг шийдмэг нэг шийдчих юм бол ер нь яасан чиг яана гэсэн одоо нэг тиймэрхүү дүр имижийг ингээ харуулад байгаа болохоор амар ч юм шиг санагдаад байгаа юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Яагаад гэх юм бол одоо энэ гадаад иргэдийн Японд амьдарч байгаа гадаад иргэдийн энэ асуудал чинь бол зөвхөн одоо энэ шинэ ерөнхий сайд болох Санаи Такаичигийн болон одоо энэ шинэ сайд нарын үед буюу гарч ирснээр яригадаад байгаа юм бол биш байхгүй. Одоо энэний өмнөх ерөнхий сайд Шигеру Ишиба жишээлх юм бол 6 дугаар сарын 6-ны өдөр кабинетийнхаа гишүүдтэй уулзах үеэрээ яг энэ доор одоо яригдах байгаа энэ зүйлсүүдийг яг тэрүүгээр ингээ ярьсан байж байгаа. Ерөнхийдөө энэ бол Санаи Такаичи-сан ингээ гарч ирчээд гинт яриад гинт одоо энийг өөрчлөн шинжилнэ гээд байгаа юм биш. Энэ бол ер нь эртнээсээ либерал ардчилсан нам буюу одоо Лангийн тийм ингээ бариа явж байгаа тийм бодлого гэж хэлж болно. Тэгээ энэ нь одоо хэрэгжиж эхэлж байгаа эхний бодлогуудынх нь таарж байгаа хугацаа нь өөрөө энэ Санаи Такаичи-сан ингээд гарч ирж байгаа үедээ жоохон давхцаад байгаа гэж хэлж болно. Япон бол одоо хизээч гинт ингээд нэг шийдвэр гаргаад гинт одоо энийг та нар мөрд гэдэг хүмүүс бол биш шүү дээ. За ер нь юм болох гэж шүү гэдэг ингээд. За тэр хууль нь эхлээд яригдаад тэр чин батлагдана. Тэгээ батлагдснаасаа хойшоогоо хүмүүстэй энийг одоо хэрэгжүүлэхийн хооронд одоо алдаатай бол алдаагаа засаад боломжийг олгож нэлээд хугацааг ингээд өгчиж ингээд хэрэгждэг юм баггүй юу. Тэгэхээр тэр бол ингээд гинтийн зүйл биш гэдгийг та хэдийг маань энэ бичлэгийнхаа өмнө хэлээд ойлгуулъя гэж бодлоо. Одоо энэ шин засгийн газрын хувьд болохоор Япончууд бол татвараа үнд шударгаар төлдөг өө. Харин гадаадын иргэд бол энэ татварыг одоо төлөхгүйгээр энэ инэрэнгүү тогтолцоог бол буруугаар ашиглаж байна. Тийм учраас хууль бусаар одоо энэ тогтолцоог буруугаар ашиглаад байгаа гадаадын иргэдийг зеро огт байхгүй тэг болтол нь ажиллахын тулд бид нар одоо чармааж гинэ гэж хэлж байгаа юм л да. Хууль бус гадаад иргэдийг байхгүй болгохын төлөө 4 чухал алхам хийнэ гэж танилцуулж байгаа. За нэгдүгээрт нь бол хууль тогтоомжийг бүрэн дагаж мөрдөхгүй байгаа хүмүүсийг цаашид Япон улсад одоо оршин суух статусыг нь байхгүй болгох хүртэл арга хэмжээг авна гэж байгаа юм. Нэгэнд одоо гараад ирсэн байгаа визийг ч гэсэндээ цуцлах хэмжээний арга хэмжээнүүдийг авна гэж байгаа юм. Тэгээ хууль тогтоомжийг зөрчинө гэдэгт нь юу орж байгаа гэх юм бол мэдээж нөгөө хуурамчаар мэдүүлж байгаа цагаачийн виз байгаа. Одоо ядуу буурай орны хүмүүс чинь одоо цагаачийн виз авахын тулд би одоо эх орондоо ингэж хэцүү байдалд байгаа гэдэг ч юм уу жоохон худлаа юмнууд нэлээд зохиож ярьж байгаа цагаачийн виз авдаг тийм юмнууд байдаг шүү дээ. Дээр үед одоо тиймээс одоо бол манайхан бол ийм гэх нь ер нь гайгүй болсон болоо гэж би бодож байна. Захирлын визийг одоо жишээлх юм бол буруугаар ашиглах гэдэг ч юм уу өөрөөр хэлэх юм бол манад нөгөө цаасан дээрх компани гэдэг шүү дээ. Тэрэн шиг одоо цаасан дээрх компани байгуулангуудаа зүгээр энд одоо визныхын төлөө ингээд амьдардаг маягийн тиймэрхүү юмнууд бас байгаа гэдэг утгаараа. За тэгээд мэдээж энэ дотор нь одоо харалсан хүмүүс орж байгаа. Харалсан хүмүүс гэдэг чинь бол одоо визээ сунгуулахгүй зугтцсан хүмүүс гэсэн үг шүү дээ. Эдгээр хүмүүс бол мэдээж амьдралын төлөө ингээд явж байгаа ч гэсэн татвар төлөхгүйгээр тэнд чинь ингээд амьдраад байна гэхээр тухайн улс орны хувьд жоохон одоо хохиролтой болчиход байгаа юм л та. Тэгээд солонгосчууд жишээлх юм бол одоо харалсан хүмүүсийг яаж гэрлүүн авч буцааж байгаа гэдгийг та бүхэн харж байгаа болоо гэж бодож байна. Одоо энд ч гэсэндээ ерөнхийдөө одоо тэр юм руу шилжих шинжтэй байгаа гэсэн үг. За мөн дөрөвчдөр ирсэн хүмүүсийг
илүүтэй одоо чангатгана. Дөрвөгчээр ингээ хурж ирсэн мөртлөө энэ улсын одоо эзэн шиг харшилж байгаа хүмүүс одоо сүүлийн үед Япон улсад нэлээд нэмэгдээд байгаа. Жишээлх юм бол миний нэг бичлэгийн доор бичсэн байсан энэтхэг хүмүүс одоо Японд нэлээд юм нэг асуудал тариад байгаа гэсэн мэсэн таны талаар бичлэг хийгээч гэсэн. Энэ бол одоо яг тэр хүмүүс үгүйг мэдэхгүй нь одоо гэхдээ Япончуудаас арай өөр шашинтай хүмүүс хурж ирэнгүүтээ гудамжаар нь одоо томоохон жагсаал хөдөлгөөн хийхдээ хүмүүсийг одоо тэр өөрсдийнхөө шашныг шүтгэхгүй бол ямар нэгэн одоо ирээдүйд нь аюул тулгарна гэдэг ч юм уу те дараа төрөлтөө ингийн тэгнэ гэдэг ч юм уу нэг энгийнээр ингээд зүгээр 50 жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм шиг боловч үнэндээ цаагаараа ингээд нэг айлган сүрдүүлж байгаа юм шиг тиймэрхүү жагсаал цуглаануудыг хийж өөрийн улсад амьдарж байгаа юм шигээр хитрхи тухайн орныхоо одоо соёлыг үл үндэстэгсэн те бусдын тэр амар амгалан байдал халдсан тиймэрхүү юмнуудыг ихээр хийдэг болсон учраас энэнд нь одоо Япон хүмүүс нэлээд сэтгэл дундуур байгаа юм байна. Тийм болохоор одоо тэр хүмүүсийг ерөн цаашдаа яах юм бэ гэдэг тэр одоо системчилсэн арга хэмжээг аваад цаашдаа хэрэгжүүлнэ гэж байгаа юм л та. Тэгээ одоо гудамжаар жагсаал цуглаан хийхээс гадна хүмүүсийн одоо амарч зугаалдаг хүүхдүүдээ салхилуулдаг томоохон одоо коин буюу тийм парк те одоо тиймэрхүү газруудад ч гэсэн ингээ бөөн бөөнөрөө мөргөл зөрглөө ингээ хийж байгаа. Тиймэрхүү юмнууд бол одоо жишээ нь бас болохгүй штэ хэцүү штэ те тэд нарт одоо жишээ нь мөрөглийнх нь өрөөг нь хүртэл энд чинь гаргаад өгсөн байдаг штэ би одоо Facebook дээр хуваалцчихсан наритад жишээлх юм бол мөрөглийн өрөөг хүртэл энд гаргаад өгсөн байгаа байхгүй хүмүүст нь энэ бол тэдний шашныг хүндэтгэхгүй биш хүндэтгэж байгаа одоо мөрөглөө хийж болно гэхдээ бусдын амар амгалан байдлыг алдагдуулж одоо бусдын тэр амьдрдаг те тэр тухайн зориулалтын газарт нь одоо өөр юм хийгээд тэнд ингээд байж байгаа нь тэр нэг одоо соёлын хэмжээнд нь хүрэхгүй байна гэдэг юм хэлж байгаа гэсэн. Тэгээ жишээлх юм бол одоо энэ цуглаан дээр харж байгаа бах цагдаа нар ингээ хамгаалаа явж байгаа тэгсэн чинь одоо Японч одоо юу болоод байна яагаараа ийм юмыг ингээ одоо цагдаа нараараа хамгаалуулаад байгаа юм бэ? Японч ингээ амар өөр болчихжээ гэж ярьж байгаа юм. Тэгвэл эн чинь энэ цагдаа нар хамгаалаад байгаа юм биш баггүй энэ эсэргээрээ одоо тэр гудамжаар авж байгаа таныг ч гэсэн хамгаалж байгаа. Энэ хүмүүсийн эргэн тойронд нь өөмэн саман болох юм бол тэр хавьд нь одоо бэлэн байж ах хэвээр гэдэг утгаараа өөрсдийнхөө одоо дүрм журмыг мөрдөөд ингээ явж байгаа гэсэн үг. Одоо жишээлх юм бол бид нар Японоос зугаа Монгол улсын элчин сайдын яамны гадаа нөгөө амар том жагсаал Монголд болж ах үеэр бас өөрсдийнхөө дуу хоолой хүргэх гээд очиж жагсаал хийж агаад тэнд жишээ нь энгийн хувцастай хоёр цагтаа ингээ зогсож байгаа байхгүй. Тэр чинь одоо бид нарыг хамгаалаад байгаа юм биш шүү дээ. Тэр хавьд одоо өөмэн саман үүсэх үе те тэр хавьд янз янзын юм үл ойлголцол үсээ янз янзын болох үе гэдэг өөрсдийнхөө дүрм журмыг дагж байгаа л гэсэн үг. Тэрнээс биш тэд нарыг одоо хамгаалж одоо яах вэ те. Тэгээ энэ дөрвөгч гэж би яриад байгааг та харж байгаа гэж бодож чинь энэ дунд нь одоо дөрвөгч, оргоногч, цагаач гэдэг өөр ойлголтууд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэг ганц өгүүлбэрээр жоох ингээ гүйхэн ингээ тайлбарлах юм бол дөрвөгч хүмүүс бол одоо эх орондоо амьдрах боломжгүй болсон те ямар нэгэн одоо хэлс хэрэгт ч юм уу те гүтгэгдсэн эсвэл хэрэг төвөгт ингээ орооцолтоод тэгсэн чинь улс нь өөрийг нь одоо хамгаалахтай тэрийг нь шудрах шүүхээр шүүж өгөх хэрэгтэй байтал тэрийг нь одоо улс нь өөрийг нь хамгаалж чадахгүй хэмжээнд төрсөн учраас намайг одоо ингээд өөрийнхөө улс орнд төр зөр ингээд хамгаалаа байлгаач гэдэг одоо хүний эрх ярьж хурж ирдэг хүмүүс гэсэн үг л те харин орогнол эрхчид гэдэг нь болохоор яг одоо энэ дөрвөгчтэй адилхан шалтгаантай боловч яг дөрвөгч болчоогүй те ерөнхийдөө дөрвөгчийнхээ одоо тэр одоо статусыг хүлээж байгаа хүмүүс гэх юм уу. Харин цагаачд гэдэг нь болохоор яг энэ дээдлийн хоёулаа биш. Тэгтээ эх орноосоо явцсан тийм хүмүүсийг хэлээд байгаа гэх юм уу. Тэ ерөнхийдөө нэг жоохон иймэрхүү ялгаатай байгаад байгаа юм. За тэгэхээр эхнийхийг нь хэдүүлээ яриад дуусчлаа гэж бодож байна. Ер нь бол хууль зөрчөөд авах юм бол ер нь бол таны визний асуудал чинь хэцүү шүү гэдэг юмыг сануулж байгаа. Хоёрдугаарт нь системийг одоо уруулан ашиглаад буруугаар ашиглаад байгаа хүмүүсийн визний асуудал цаашдаа бас хэцүү шүү гэдэг юм ярьж байгаа. Системийг уруулж буруу ашиглах гэдэг дотор нь ингээ 10,080 юм байгаа. Эндээс нь хэд хэдэн юмнуудыг та эцтэй одоо тодорхой ярьж өгье гэж бодож байна. Жишээлх юм бол одоо саяхан хэлсэн бизнес эрхлэгчдийн албан тушаалын виз гэж байгаа юм л да. Манайхны хэлдгээр тэр захирлын виз гэдэг юм чи одоо угаасаа өөрөө 10 дугаар сарын 16-наас ахуулаад чангараад эхэлсэн байгаа. Тэр хууль журам найлуулж мөрдөгдөөд эхэлсэн. Энд чинь одоо санаа така хийжсэн гарч ирчээд өөрчилсөн юм биш. Аль эртнээс тэ өөрчлөгдөж явсаар гад ингээд саяхан хэрэгжих хугацаа нь гараад ирсэн гэсэн. Энэ дээр жишээлх юм бол одоо шинээр компани байгуулахад 5 сая нийдэг гэсэн бол 30 сая yen болохоо 6 дахин өсгсөн байж байгаа жишээтэй. За тэгээд виз хүсэж байгаа хүн нь болохоор байгуулж байгаа тэр тухайн компанийнхаа байнгын ажилтан байх. Тэгээд дээрэс нь Япон хэлний төвшин нь маш өндөр байх хэвээр. Өмнө нь бол одоо Япон хэлэх байсан ч гэсэндээ ерөнхийдөө мөнгөө төлсөн. Тэгээд одоо Япон хэлний орчуулагчтайгаа ч юм уу тийм байх юм бол ингээд асуудалгүй байдаг гэсэн бол одоо бол тэр захирал нь
өөрөө бол Япон хэлний төвшин маш өндөр байхыг ингээд шаардж байгаа. За мөн дээрэс нь тэр хүний одоо туршлагыг харгалзан үзэж байгаа гэсэн. Бизнес эрхэлсэн туршлага нь 3 ба түүнээс дээш байх хэрэгтэй гэж байгаа. Өмнө нь л одоо шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүс байсан ч хамаагүй тэгээ ерөнхийдөө захирлын визийг бол олгодог байсан байх нэ. За энэ мэтэр бол захирлын визэнд өөрчлөлт ингээ сая 10 сарын 16-наас орсон. Энд чинь өөрөө чангарсан гэсэн үг байхгүй юу? Яагаад юм бэ гэх юм бол за энэнийг очрыг дараа нь ингээд ярих гэж бодож байна. Энэ донд одоо Японд хурж ирээд зөвхөн монголчууд биш шүү дээ. Одоо жишээлх юм бол одоо хятадын хүмүүс ч юм уу те Япон улсад одоо оршин суухын тулд тэр мөнгө бол 5 сая yen бол хятад хүмүүсийн хувьд зарим хятад хүмүүсийн хувьд бол юу ч байхгүй. Тэгэхээр энд ингээ хуржраал компани байгуулаад янз одоо бид нэр шиг гэр бүлийн виз мэд аван маавн гэж зоохгүйгээр зүгээр компани байгуулаад амьдарчдаг. Тэгээд нэг сар болгоно тэдэн дөрвөнийхөө ямиг байгаа. Тэг мөнгөтэй хятадууд тэгээд амьдарчдаг байсан. Тэгээ энэ бол системийг буруугаар ашиглаж байгаа. Тэгээ энэ системийг буруугаар ашиглаж байгаа хүмүүсийн нөлөөгөөр одоо жинхнээсээ яг энд ингээ компани байгуулад ажиллаад амьдраад явъя гэжсэн хүмүүст бол гай болж байгаа гэсэн үг байхгүй юу? Энийний дараагаар бол одоо эрүүл мэндийн даатгалын системийг бас буруугаар ашиглаж байгаа хүмүүсээс болоод одоо бид нартэй энгийн эрүүл мэндийнхаа даатгалыг ингээ төлөөд явж байгаа хүмүүс бас жоохон одоо лайтай юмнад болж байгаа гэж байгаа. Яагаад гэх юм бол жоохон хэсэг хугацаанд эрүүл мэндийн даатгалынхаа төлбөрийг ингээ төлөөгөө явж байгаа юм бол жоохон энэ дээр ч уян хатан ханддаг байсан бол төлөөгөө бол тэрийг өгөхгүй таны визийг сонгохгүй гэдэг юм орж ирж байгаа гэсэн. Гэтэ ер нь бол яг иймэрхүү юм байдаг байсан л та тий. Бид нар чи виза мэдүүлэхийн тулд угаасаа одоо татвараа төлсөн гэсэн тэр цаас аваад очтё шүү дээ. Ягаад энэ эрүүл мэндийн даатгалын системээ одоо визний асуудалтай ингэж уйж байгаа вэ гэх юм бол би өмнө нь хэлсэн шүү дээ. Маш олон хүмүүс эрүүл мэндийн одоо үзлэг шинжилгээд үйлчилгээнүүдийг нь Япон улсаас авч авангуудаа эрүүл мэндийн даатгалаа төлөхгүйгээр нутаг буцчихдаг. Тэртээ тэргүй бид нэр эрүүл мэндийн даатгалаа төлөнгүүтээ эндхийн үйлчилгээнүүдээс 70% нь хөнгөлүүлээд 30% нь өөрсдөө төлөөд авч байгаа. Хүүхдүүд бол бүр үнэгүй үзлэгээ хийлгэж байгаа үнэгүй юм тарай авч байгаа шүү дээ. Тэнгуут энэ донд нь тэр олон одоо төлөхгүйгээр эрүүл мэндийн даатгалыг төлөхгүй буцаад нутаг руугаа явчихсан энэ олон хүмүүсээс болоод одоо цаашид амьдрах гэж байгаа хүмүүс нь одоо визээ сунгуулах үгүйгээ те заримдаа хүмүүс ч бас мөнгөгүй болон за яхаа тэрийг дараа нь нэг ингээд жоохон мөнгө олоод нэмээд тэрийг төлчин гэд ингээд явж байгаа хүмүүс гай болж байгаа гэсэн үг байхгүй яа. Тэгэхээр төлөөгүй бол визээ чинь сунгахгүй. Дээрээс нэмээд монголчуудын дунд яригдсан бас нэг одоо сэдэв байсан. Яагаад энэ засгийн газар өөрсдийнхөө иргэдээс илүү энэ гадаадын иргэдийг илүү тавиад одоо татвар мөнгө авахгүйгээр ингээд явуулаад байгаа юм бэ гэдэг нэг асуудал гарсан. Тэнгуут хүмүүс бид нар ч гэсэн адилхан татвараа төлж байгаа штэ гадаад хүмүүс ч гэсэн бид нар адилхан татвараа төлж байгаа. Яагаад японочууд ингэж ойлгоод байгаа юм те? Юу яриад байгаа? Бид нар бүр яг өөрсдөө яг адилхан татвар төлөөд явж байхад гэдэг юм ярьдаг. Тэр нь яагаад вэ гэх юм бол ганц нэг одоо жишээнүүд байгаа юм л та. Жишээлх юм бол хятадын одоо оюутнууд part time буюу цагийн ажил хийхдээ тэндээсээ татвар төлдөггүй. Яагаад гэх юм бол энэ нь бүгд найрамдах Хятад ард улсын Япон улсын хоорондын 1983 онд байгуулсан нэг гэрээ байт юм байна л да. Давхар татварын гэрээ гэдгээр одоо онцлогтой. Энэ нь энд амьдрах зардлаа гэрээсээ Хятад улсаас оруулж ирж байгаа тий авж байгаа оюутнуудаас татвар авахгүй гэдэг тийм гэрээ юм билээ л дээ. Гэхдээ энэ зөвхөн одоо Хятадтай холбоотой гэрээ байгаа юм л да. Тэр хүүхдүүд ч юм бол ингээд татвар төлдөггүй гэсэн үг байна шүү дээ. Ажил хийсэн ч гэсэн татвар төлдөггүй. Гэтэл Японы 10 жилийн хүүхдүүд ч юм уу те ахлах сургуулийн 1-р курсээс илээ цагийн ажил хийх боломжтой болоод эхэлждэг. Тэгтэл тэр хүүхдүүд ч гэсэндээ өөрсдөө татвараа төлөөд явж байгаа те 10 жилийн хүүхдүүдээс хүртэл та нар ингээд ажил хийснийхэн төлөө татвар авч иж яхаараа Хятадын энэ хүүхдүүдээс татвар авахгүй байгаа юм бэ гэдэг тэр сэдвүү яригдж байгаа болохоос биш бүх одоо гадаадын иргэдүүдийг татвар төлдөггүй гэдэг утгаар хэлээгүй. Эсвэл зөвхөн тэр хятад хүүхдүүдээс одоо хятадын тэр зарим хүүхдүүдээс болоод бүх гадаадын хүүхдүүд ч юм уу те татвар төлдөггүй гэдэг ойлголттой байгаад байдаг байж болцсошгүй гэж би бол ойлгосон. Виз сунгахгүй гэдэг энэ дээр нь бас нэг яригдах чухал сэдэв бол оюутнуудын визийг бас чангаруулж байгаа юм л да. Оюутны виз гэж те Япон улсын одоо түүх соёлоос нь суралцж те Япон хэл сурах гэж те ингэж ирэнгүүтээ оронд нь яг гол зорилго нь бол одоо суралцах биш те ажил хийх гэдэг ч юм уу те энэ Японы виз оюутны визийг урвуулan ашиглаж байгаа те нөгөө системийг урвуулan ашиглаж байгаа энийг бол одоо зөвшөөрөхгүй гэж байгаа байхгүй. Тэгээ энэндээ яаж тэмцэх вэ гэх юм бол одоо манай Монгол оюутнуудын хувьд ч гэсэн анхаарахад
Нэгдүгээрт нь хичээлийн эрс, тэгээд дүн, Япон хэлний төвшинг илүү чангатагнаа. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь бол ерөнхийдөө ингээ урсгалаараа яваад сураад ингээ төгсөөд болдог байсан бол одоо бол заавал төгсгөх албагүй. Тухайн одоо сургалтын хэлний сургалтын одоо төв мөнгийг нь авахын төлөө энэ жил нэг оюутан сургаа, дараа жил нэг оюутан сургаа, 2 жил бас төлбөрийг авчвал өөрсдөд нь наштай юу учраас тэгээ яаж ээж агаад ингээ төгсөгчдөг. Тийм байдлыг бол байхгүй болгон тэрийг бол одоо төрөөс ч гэсэндээ адилхан хянана гэдэг юм гаргаж ирж байгаа гэсэн. Тийм учраас одоо эрдсэн дээрээ дүн дээрээ Япон хэлний төвшин дээр нь одоо ач холбогдол өгж байгаа гэдгийг ахин хэлье. Тэгвэл эрдсийн хувьд бол угаасаа л эрдсэн дээрээ маш чанга штэ энд чинь. Эрдс. За одоо Япон хэлний төвшин ямар ч байсан хамаагүй. Тэгвэл заавал эрдсэн байх хэрэгтэй гэдэг тийм юм хэлдэг. Тийм ч учраас одоо хүүхдүүд яаж иж хичээж байгаад те шүнжэнгөө ажилласан ч гэсэндээ өглөө яаж игээд өглөө очиод ингээ гоцоогоод байж идэг. Тэр юм бол угаасаа байдаг л байсан юм. Одоо ч гэсэн байгаа. Тэрэн дээр нэмээд нөгөө дүн те чанарн дээр нь дахиад анхаарал тавиад эхлэх нэ гэсэн үг. Гэхдээ энэ бол маш хэцүү гэж би бодож байна. Яагаад гэвэл одоо манай монголчуудын хувьд жишээ нь хэлний сургууль ч юм уу те семон гэдэг байгаа. Тэрэнд ингээд сурж байгаа хүүхдүүдийн хувьд гэрээсээ төлбөр авч байгаа хүүхдүүд бол маш ховор штэ. Тэд нар бүгдээрээ энд өдөртөө бараг одоо 2 төрлийн ч юм уу ажил хийж сургалтынхаа төлбөрийг төлөө. Тэгээ дээрэс нь өөрийнхөө амжиргааны зардлыг явуулна, өмсөж зүүхээ аавн, дээрэс нь нэмээд бараг гэрлөөгөө мөнгө явуулж байгаа. Тэгэхээр энэ бол одоо өмнө нь ингээ явж исэн хүүхдүүдэд дахиад жоохон хүн дээр тусч эхэлж байгаа юм шиг надад санагдаж байгаа юм. Дээрээс нэмээд хүүхдүүд чинь татвар сайн ярьсан те. Зарим одоо хятад хүүхдүүдийн татварыг төлдөггүй бол харин монгол хүүхдүүд бол бүгдээрээ төлж байгаа. Гэрээс нь мөнгө ирдэг байсан ч хамаагүй ингээд давхар татвараа төлж байгаа. За энэ татвар даатгалаа хэрвээ хугацаанд нь төлөөгүй байх юм бол визний хугацаанд нь төлөөгүй бол гэж байгаа штэ. Өмнө нь бол яг ингээд алгассан ч гэсэндээ дараа нь ингээд за нэг ахаад нэмэлтнийг ажил олж хийж байгаа тэр татвараа ингээд төлждөг байсан бол одоо хугацаанд нь төлөөгүй байх юм бол виз сонголтод нөлөөлнө гэж байгаа. Энэ бол маш хэцүү. За тэгээ дээрэс нь одоо системийг буруу ашиглаж байгаа болиулна гэдгэн дээр манай нөгөө жолооны өмнөх ороод ирж байгаа байхгүй. Бид нар чинь нөгөө Монголдо жолооны өмнөхтэй байж байгаад энд хурж ирээд уг нь маш амархан солиулаад авах боломжтой гэж байгаа. Би одоогоороо хүртэл жолооныхоо өмнөхийг солиулж аваагүй байгаа. За яагаад гэх юм бол бас л энэ одоо эндхийн энэ энэрэнгүүч юм шигтэй энэ гайгүй системийг нь ашиглаад уруулж ашиглаад буруугаар ингээд хийгээд яваад байгаа хүмүүс маш их байгаа учраас бид нар шиг одоо энгийн хүмүүс нь хэлмэгдэж байгаа гэсэн. Юу гэх юм бол Япон улсын одоо жолооны өмнөх бол дэлхийн маш олон орнд одоо хүчинтэй байдаг учраас зарим улс орнуудад Япон жолооны үнэмлэх авах тийм одоо аяллаа группүүд хүртэлтэй аяллаа одоо хөтөлбөрүүд хүртэл байдаг гэж байгаа байхгүй. Энд хурцрээд 3 сар ч юм уу те 1 сараар ингээд аяллаа визээр хурж ирэнгүүтээ жолооны шалгалт өгөөд тэ богино хугацааны тийм виз мэдүүлэнгүүтээ хурж ирээ жолооны шалгалт өгөөд жолооны үнэмлэхтэй болоод тэгээд ингээ буцаа авчдаг. Ерөөсөө хурж ирж байгаа зорилго нь гэвэл жолооны үнэмлэх авах. Тэгээд ингэж энд яг амьдрах гаагүй тэ энэ Япон улсад жолоо барих гаагүй мөртлөө зүгээр тэр гадны улсуудад хүчинтэй байдаг тэрийг нь ашиглах гад жолооны үнэмлэх авч байгаа. Энэ нь бол өөрөө яг тэр та хэд одоо ер нь ойлгож эхэлж байгаа хөтэй эндхийн энэ системийг буруугаар ашиглаад байгаа. Тэр юмнуудыг болиулахын тулд одоо энэ жолооны үнэлэх авах гэдгийг чинь чангаруулчаад байгаа шүү дээ. Өмнө нь 10 асуулттай тий жолооны дөрмийн шалгалт нь 10 асуулттай байсан бол одоо ингээд 50 асуулттай болдог ч юм уу. Тэнгуутаа бид нэг өглөө очиж очирлонгуудаа жолооныхаа шалгалтын хуваарийг авдаг байсан бол одоо онлайнаар авдаг болсон ч одоо бүр үнэхээр 1-2 сар би бол тэр жолооны шалгалтын цагийг авах гад бүр үнэхээр чадахгүй байгаа. Тэрийг хэрвээ одоо онлайн болсноос нь хойшоогоо авсан монголчууд байх юм бол надад бас туршлага муршлагаасаа хуалцаарай даа гэд мэн. Би одоо үнэхээр энд жолооч болж дугуй муунаасаа жоохон салж малмаар байна. Амар хэцүү байгаа байхгүй эн чинь. Яг үнийг хэлэхэд одоо хууль бус юм хийжсэн те системийг буруугаар ашиглаж исэн. Иннээс болоод те энгийнээр амьдарч байгаа биднэрт маш их дарамтууд хурж ирж байгаа хгүй. Энийг ч гэсэндээ одоо Японы засгийн газрынхан өөрсдөө мэдж байгаа одоо Санаи Такаичи сан жишээлх юм бол нэг ярилцлаганд орж байхдаа хэлж байгаа хгүй. Хууль бусаар амьдрах тэгээ дээрэс нь энэ системийг буруугаар ашиглаад байгаа юмыг бид нар одоо твчгүй бид нар одоо өршөөхгүй. Гэхдээ энэ нь дунд нь татвараа ингээ зүгээр энгийнээр төлөөд энэ дунд ингээ хуулийн дагуу амьдарч байгаа хүмүүст ч гэсэндээ энэ эффект олж очиж байгаад бол үнэхээр харамсалтай байна. Гэхдээ бол одоо яах аргагүй байна гэдэг ямиг хүртэл тэр ярилцлаган дээр өөрсдөө хэлж ийсэн.
За энэ дээр нэмээд ил тод байдлыг хангах гэж байгаа юм. Энэ нь гадаадын иргэд одоо газар маш ихээр авж байгаа. Энийг одоо ямар газар аваад тэрийг ямар зориулалтаар ашиглаж байгаа юм бэ гэдгийг одоо шилэн данс гэдэг шиг шилэнгээр гаргаж ирнэ гэж байгаа юм л да. Яагаад гэх юм бол мэдээж газар бол одоо үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг шүү дээ. Манай монголчууд ч гэсэндээ одоо газар дээр маш их харам ханддаг хүмүүс. Хятад хүмүүс сүүлийн үед одоо маш их газар зарж байгаа марж байгаа гэдээ одоо та хэд Монголын асуудлыг угаасаа мэдж байгаа. Тэр асуудал чинь одоо Японд ч гэсэндээ байж байгаа. Тэгээ тэрнтэйг одоо тэмцэж эхэлж байгаа гэсэн үг л дээ. Одоо газар худалдаж авахаас гадна үл хөдлөх хөрөнгийн одоо үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа бас хүмүүс маш их байгаа. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авангуудаа дараа нь тэр үл хөдлөхөө Япон иргэдэд зардаггүй. Тэгээ тэр газраач гэсэндээ өөр гадаадын иргэдэд эсвэл өөрийнхөө тэр улсын иргэдэд ингээ өргөжлүүлээд зараад ингээд яваад байдаг нэг тийм амар заваа юм байдаг. Тэгээд тэрнээс нь үүдээд жишээлх юм бол бид нэр ирээдүйд газар худалдаж авахд ч юм уу те энэ чинь байр байшин худалдаж авахд биднэрт одоо нэлээд жоохон хүндрэлтэй болж эхлэнэ. Одоо олон юмар шалгуулах шаардлагатай болно. Гэхдээ бас гайгүй л дээ. Ер нь бол хууль журмынхаа дагуу амьдарч байгаа бол ер нь гайгүй. Гэхдээ саяхан одоо захирлын визэн дээр та хэд харж байгаа хэ 5 саяын төлөөд одоо 5 саяын дансандаа байршуулад захирлын виз буюу те компани байгуулах боломжтой байсан бол одоо 30 сая yen болж ингэдэг шиг те магадгүй урьдчилгаа нэг хэсэг ч юм уу те гих мэтэр. За үүн дээр нэмээд хамгийн сүүлд нь жуулчид олон одоо богино хугацааны визтэй хүмүүсийн гаргаж байгаа зан авир энтрийг засварлах тал дээр те илүүтэй анхаарна гэж байгаа юм л да. Нараа мужийн бугыг өшгөлж байгаа тэр одоо гадаад хүний имийг би одоо их л ярьж байна да те. Тэгээ ер нь ингээд одоо энэ Японд хурж ирж байгаа бол Японы одоо соёлыг хүндэтгээч, Японы дүрм журмыг дагаач гэдэг ямиг нь одоо маш олон улсын хил дээр гаргаад тэгээ тэрийг ингээ маш их сурталчлан тэрийг шаардна гэж хэлж байгаа юм л та. Та хэд ер нь одоо Японд муухайгаар одоо авирлж байгаа гадаад хүмүүсийн бичлэгүүдийг нэлээд харж исэн болоо гэж бодож чинь жишээлх юм бол одоо тамхи татчих болохгүй газрууд нь бөндөрөө тамхи татангуудаа одоо шаардлага тавьсан одоо ÜММ-нэрэг бараг зодож цохин холгүй те ингээд хэрүүл ам хил ам хийж байгаа. Бид нар ч Японоор ярьж чадна. Тэгээ яа гэм бид нар адилхан татвараа төлж байгаа гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд байна. За тэгээд одоо жуулчдын одоо үндсэн гудамжууд болох те аль эсвэл жуулчдын одоо жоохон шоуцдаг гудмууд дээр нь гудамны голд нь те хүмүүс ингээ алхаа явдаг хэсэгт нь цаасан хайрцаг дэлхэнгүүтээ дээр нь ингээ шууд унтаж мунтцсан одоо тийм үзэгдэл бол үнэхээр энд их байна. Хэрвээ одоо Монголд те Вьетнам хоолны газрууд ингээд энэ тэндгүү ойрхон зайтай тэнгуүтэ гадаагаар нь ингээд дүүрэн Вьетнам одоо улсынхаа тугнуудыг ингээд гаргаад өлөгчн тэгээ ойрхон ингэж ингэсэн бахан бол манай монголчууд бол сошиал дээр тавиал энэ бол одоо хаана амьдарч байгаа мэдж байгаа юм уу яаж байгаа ингээд бөө юм үүсэндээ тэнгуут эн чинь ингээд байж л байдаг. Гадаа нь ингээд саналаа тавиал тэгээл ингээд гиз мэцээ гаргацсан. Тэгээ яг ингээд Вьетнам сууж байгаа юм шиг. Тэгээл сайхан тамхитаал ингээд сууж байгаа тийм одоо худалдаа эрхлэгчд бол ингээд би бол энэ гэрийнхээ ойролцоо бол нэлээд ингээд харж байгаа юм л да. Тэгэхээр энэ мэтэр одоо тухайн улсынхаа соёл моёлыг хүнддэг гэдэг тэр эмийг одоо илүүтэй сайн сурталчилж гаргаж ирнэ. Тэгээ дээрэс нь одоо жуулчны визээр ирж байгаа, богино хугацааны визээр ирж байгаа хүмүүс энэчээ хулгай янз бүрийн дээрэн мэрэмч юм уу те тиймэрхүү юмнууд хийгээд ялангуяа хулгай хийгээд буцаж байгаа хүмүүс, халаасны хулгай энэ төр хийгээд буцаж байгаа хүмүүс нэлээд их байгаа. Энэ дунд чинь одоо манай монголчууд хүртэл нэр холбогдоод авсан шүү дээ. Асаа гусаад явж байгаа нэг жуулчны визээр ирсэн эмэгтэй, нэг жуулчны өөр нэг жуулчны тэ халаасыг нь ухаж байгаа баригдсан явж байгаа гэх мэт одоо тиймэрхүү юмнуудыг бол одоо таслан зогсоох тал дээр илүүтэй анхаарна. За ерөнхийдөө бол ингээд нэг ийм дөрвөн юм дээр илүүтэй төвлөрч анхаарна гэж байгаа юм. Тэгээ энэ дээр нэмээд мансууруулах бодисыг бол бүр үнэхээр мансууруулах бодистой үнэхээр амар тэмцэнэ гэж байгаа юм. Мансууруулах бодис одоо жишээ нь Америкийн нэгдсэн улсад ийм байгаа, амар байгаа. Тэгээд одоо манай Япон улсад бол энэ нэлээд бас газар авч эхэлж байгаа. Жишээлх юм бол сүүлд нэг олны танил алдартай жүжигчтэй нэлээд зурд муртаар нь гардаг эрэгтэй гэртээ одоо мансуурсан байдалтай чөлөө олдож байгаа байхгүй юу? Гэхээр мэдхгүй тэр Токиод бол одоо бас л юу болж байгааг мэдхгүй амар л байгаах. Манай Монголд хүртэл амар болсон байгаа юм чинь Японд одоо ямар байгааг нь ойлгомжтой байх. Тэгэхээр энийгээ бол одоо угаасаа хоригдсон хууль тогтоомжтой. Тэгтээ тэрийгээ илүү чангатгана гэдэг тал дээр явж байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн яг энэ дээр биш өмнөх юмнууд нь ч гэсэн ер нь бүгдээрээ байсан юмнуудаа бүгднийг чангатгах гэдэг л гэж ойлгож байна. Дээрээс нэмээд одоо ямар нэгэн байдлаар цагдаа дээр бүртгэл үүсгэж байгаа бол виз хангалтанд маш хэцүү. Маш дүрм журамтай явна. Тэгэхээр цагдаа дээр одоо юм үүсгэхин тулд одоо японочууд болно гэсэн. Японочууд яадаг вэ гэх юм бол тэнд хоёр хүн зодтолцож явах юм бол хоорон салгахын оронд харин холхон шиг очиж зогсдог.
Тийм үү? Өөрөөр хэлэх юм бол зүгт гэдэг тэр нэг юмыг одоо баримталдаг те. Өөрийгөө бодох. За тэгээд энийг сонсонгуудаа та хэд бас бухимдаж магадгүй эднэр одоо ер нь юу юм бэ? Япон улс ер нь одоо гадны одоо энэ ажиллах хүчгүүгээр бас юу юм бэ те? Өөрсдөө ажиллах хүчний дутагдалд орж ядчихж яагаад гадаад хүмүүс ингэж одоо шахаж дарамтлаад байгаа юм бэ гэж бодож иж магадгүй. А тэдний хувьд энэний хариуд юу гэж хэлж байгаа гэх юм бол хууль бас одоо оршин суугчид руу чиглэсэн арга хэмжээ бол те хууль ёсны оршин суугчид ч гэсэндээ дам нөлөөтэй байгааг ойлгож байгаа. Гэхдээ ер нь бол ингээ хууль ёсны дагуу ажиллаж байгаа хүмүүстэй бол энэ дам нөлөө нь бол илүү бага нөлөөлнө гэж байгаа юм. Гэхдээ бид нар бол өөрсдөө манай улсын төрөлд буурж байгаа дээрээс нь ажиллах хүчний нөөц бололцоо маш бага байгаа учраас гадаад ажилчдыг угаасаа бид нар бүр мөсөн шахан одоо гаргах боломжгүй тэрийг ч гэсэн бодохгүй харин ч эсрэгээрээ бид нар тэр хүмүүст баярлаж явдаг тийм манай улсын одоо энэ хөдлөх хүч болж явж байгаад баярлаж явдаг. Харин зүгээр энэ системийг ингээд илүү хяналттай илүү тод болгохыг хүсэж байгаа гэж хэлж байгаамаа. За миний бодлоор бол одоо монголчуудын хувьд энэ бас ямар дам нөлөөнүүд гарч байгаа гэх юм бол бэлэн мөнгөний ажил манайхан бас нэлээд хийдэг. Энэ бол бас жоохон одоо хууль бус гэдэг утгаараа эн чинь жоохон хэцүү болж эхэлж байгаа. Хэрвээ баригдах юм бол одоо виз цаашаа сунгах уу үгүй юу гэдэг асуудал дээр гарч ирж байгаа. 28 цаг гэж байгаа те гэр бүлийн визтэй болон одоо оюутаны визтэй хүмүүс чинь тэр цагаа барьж ажиллахгүйгээр одоо илүү цаг гаргаж ажиллах юм бол тэр нь бас баригдах юм бол бас цаашид виз сунгах үгүй юу гэдэг дээр чинь асуудал үүсэх нь байна. За мөн дээрэс нь татвар төлөхгүйгээр албан бусаар хүмүүсийг ажилуулж байгаа хүмүүс өөрсдөө ч гэсэндээ бас хэрвээ баригдах юм бол асуудал үүснэ гэсэн. Баригдахаас гадна те одоо магадгүй эргэн тойрны хүмүүс ч гэсэндээ таныг олох юм бол те ингээ бариад өгчих юм бол бас асуудал үүснэ гэж ойлгож болох нь байна. Тэгэхээр татвар төлөхгүйгээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа юмнууд гэдэг чинь маш их байгаа шүү дээ. Одоо Facebook дээр зар тавиад ингээ явуулж байгаа олон хүмүүс байгаа бүгдээрээ амжиргаагаа залгуулах гад хийж байгаа ажлууд гэж үнэхээр ойлгож байгаа ч гэсэндээ бас цаанаа та хэд ч гэсэндээ нэг юм те сэрэмжтэй байхгүй л илүүдэхгүй болов уу гэж бодож байна. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Нилээн уйдгартай ч гэсэндээ сонссон хүмүүстээ баярлалаа. Тэгээд нилээн уйдгартай ярьсан бол бас гомэн. Тэг ямар ч лсэн бичлэгээ эдитлэхдээ илүү ингээ сайн танаад яг нэг тоочны болгож явуулчаа гэж бодож байна. За ингээд энэ удаагийнхаа бичлэгийн дүрээ өндөрлж байна. Энэ удаагийнхаа бичлэгийг нилээн юм нэг альбом ёсны маягийн ийм бичлэг хийсэн юм чинь дараагийнхаа бичлэгийг гоё влог хийдэм билүү гэж би бас бодоод байна. Хэдүүлээ эх 7 өнөөгийнхаа бичлэгээрээ иргэн уулзтлаа. Дүр баяртай.